Монголын мэдээ сувг, боловсрол соёл шинжлэх ухаан, спортын амтай хамтран бэлтгэдэг шинжлэх ухаанч монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бид шинжлэх ухааны академийн харьяа, ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс бэлтгэлээ. Анх Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяанд амтны судлалын тасаг 1961 онд байгуулагдсанаар биологийн хүрээлэнгийн үндсэн сүү тавигдсан. Тэгээ 1965 онд бие даасан хүрээлэн болж хөгжиж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн жил бид нэр хүрээлэн байгуулагдсан 50 жилийн яваг тэмдэглэсэн. 2015 оны засгийн газрын 27 дугаар тогтоолоор Монгол Улсын шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэн, биологийн хүрээлэн, загас үржүүлэн эрдэм шинжилгээний төвийг нэгтгэн зохион байгуулж ерөнхий сорилын биологийн хүрээлэн байгуулад үйл ажиллагаа явуулж байна. Манай хүрээлэнгийн бүтцэд бол 5 салбартай, 13 нэгжил лабораторитой. Боловсрол соёлын шинжлэх ухааны сайдын тушаалаар хүрээлэнгийн үндсэн чиг үүргийг батчихсан. Бид бол өнөөдөр Монгол орны амьтны аймаг, ургамлын аймаг, бичил ертөнц тэгээд молекул биологийн төвшөнд бусад энэ суурь судалгааны ажлуудыг хийж байна. Хүрээлэнгийн үндсэн энэ бүтц нэгжид ажиллаж байгаа 13 нэгжил лабораторид бол нийтдээ 130 гаруй эрдэмтлийн ажилтан ажиллаж байна. Үүний дотор академич 6 байна, шинжлэх ухааны доктор 2 байна. Эрдэмтэн энэ зэрэг цолтой 32 хүн байна. Магистрийн зэрэг хамгаалсан 60 орчим залуучууд ажиллаж байна. За эрдэм шинжилгээний өгүүлэл манай шинжлэх ухааны академийн судалгаа шинжилгээ явуулдаг хүрээлэн төвүүдийн хувьд бол энэ эрдэм шинжилгээний өгүүлэл, эрэлтгэл зэрэг зүйлүүдээр ажлын чанар шалгахтай явцдаг. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад тухайн хүрээлэн байгуулагдсанаас хойш 150 гаруй өгүүлэл хэвлэгдсэн байна. Үүнээс 30 гаруй мэрэгжлийн үнэлгээнд сонгон шалгаруулдаг олон улсын сэтгүүл инфакт фактортай сэтгүүлүүд хэвлэгдсэн байдаг. Дотоодд бол 300 гаруй өгүүлэл хэвлэлсэн багмаа. Манай амьтны судлалын салбарт 20 гаруй хүн ажилладаг. Тэгээд Монгол орны амьтны аймгийн судалгаа хариуцдаг. Энэ дотор жишээлбэл шавжийн судалгаа гэхтэл 4-5 13 мянган зүйл Монголд тэмдэглэгдсэн байгаа. Тэрний судалгаа. Тэгээд хөгтөн амьтан гэхтэл 140 гаруй зүйл, шувуу гэхэд 370 500 зүйл шувуу. Ингээд яах төрөл зүйл болгоноор нь ажиллах юм бол манай ажиллах хүчин хөрөлцөхгүй байгаа юм. Тэгвэл бидний амьтан судлалын чиглэлээр ажиллаж байгаа энэ ажил маань ерөөсөө бидний судалгааны үр дүнгууд төр засгийн бодлогод тусгагдж идэг. Шинжлэх ухаанч монголчууд нэвтрүүлэг ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр хөгтний экологийн лабораторийн эрхлэгч Лавгс өрөнтэй бид ярилцах гэж байна. Тэгэхээр манай оронд бол 141 хөгтөн амьтан байдаг гэж байна. Тэгэхээр энэ хөгтөн амьтны талаар та бүхэн маань ямар судалгаа эрдэм шинжилгээний ажил хийж байна? Манай оронд 141 зүйл хөгтөн амьтад байгаа. Бид нар бол голдуу мэдээч хэрэг энэ ховор буюу ховордож байгаа, нэн ховорж байгаа тэр амьтдыг анхаардаг. Мөн дээр нь бол энэ элбэг тархацтай экосистем болон ахуйн өндөр холбогдолтой тухайлбал цагаан зарч гэдэг юм уу, Монгол тархагч гэдэг юм уу, иймэрхүү өвлийн цагаан хотнож гэдэг юм уу, иймэрхүү амьтд дээр голон анхааран судалдаг. Манай хөгтний экологийн лабораторийн энэ цоглуулгын сан бол нэлээд дээр үед баг энэ хүрээлэн байгуулагдаж байхдаа хамт үүсгэн байгуулсан. Манай лаборатори байгуулагдаад 40 жил болж байна. Тэрнээс өмнө бол энэ амьтны судлалын салбар гэж байсан. Тэрнтэй хамт Монгол, Оросын болон Монгол, Германы энэ экспедицүүд 1950-аад оноос ахуулан ажиллаж эхэлсэн. За ингэхдээ бол мэдээч хэрэг анхны энэ судалгаанууд бол Монгол орны хөгтөн амьтын зүйлийн бүрдлийг гаргах, ангил зүйн асуудлыг тодорхойлох зэрэг байдаг. Тийм учраас бол энэ хөгтний юм цуглуулгуудыг бол хийж ирсэн. Энд бол жишээлбэл Монгол орны хамгийн том махчин амьтан болох хөрөн баавга, мөн хамгийн ховор тооцогдох бүхэнж гэдэг юм аа. Тэгээд энэ мэрэгчдийн гавлын яс бол бусад энэ
одоо Монгол орны экосистем болон ахуйн өндөр ач холбогдолтой эдгээр амьтдын одоо гавлын ясвалын цуглуулгууд бол байж байна. За тухайлбал энэ одоо яг ямар юм бэ? Одоо энэ янгар ямаа гэдэг тийм ээ. Янгар ямаа байж байна. Энэ дээр л нь бол тахи одоо хулан адуу байж байна. За энд болох тэр зэрэг одоо Лумбогийн эмэгчин байх жишээтэй гэдэг юм уу. Энэ цулуулгын сан ямар ач холбогдолтой юм бэ гэхдээ одоо зарим хүмүүс тэгдэг байхгүй юм. Төв музей байхад танах юмар яадаг юм. Эн чинь цаанаа бол нэгдүгээр танин мэдв. Хоёрдугаар шинжлэх ухааны, гуравдугаарт бол энэ сурал сурчлагын маш өндөр ач холбогдолтой байдаг. Яагаад гэвэл бид нар Монгол орных тархсан энэ 140 зүйл энэ хөгтөн амьтныхаа биет бодит байдлаар нь тэднийг авч үлдэж тийм ээ. Генетикийн судалгаа хийх, гарал үүслийн судалгаа хийх, эволюцийн судалгаа хийх, танин мэдхүйн судалгаа хийх тийм ээ. Эдгээрийг ер нь эцсийд хамгаалах судалгаа хийхэд хүртэл энэ цуглуулга бол маш ач холбогдолтой байдаг. Манай улсад одоо 29 багт яа хамруулдаг 13 мянган орчим зүйл байгаа гэж тэмдэглэгдсэн байдаг. Гэхдээ энэ бол одоо маш их тоо. Бидний одоо нэг энэ чиглэлээр ажиллаж байгаа судлаачдын тоо бол одоо 5 байгаа одоогийн байдлаар. Тийм болохоор одоо тодорхой нэг багийн түвшинд юм уу эсвэл одоо тодорхой одоо байгалийн экосистем онцгой үүрэг гүйцэтгэж байгаа бүлэг одоо шавжийг одоо багсуулж авч судлах энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улаан номонд орсон буюу одоо яг устдаж үгүй болсон одоо яг хичнээн шавж үт юм бэ? Яг улаан номонд орсон зүйлийн хувьд бол 19 зүйл шавж одоо бүртгэгдсэн байгаа. Энэ дээр болохоор 2 зүйл цоох, 3 зүйл хэдгэн, 1 зүйл ялаа, тэгээд үлдсэн нь болохоор эрээхийн зүйлүүд байгаа. Одоо энэ жишээн дээр гэхэд чинь Монголын улаан номонд орсон зүйлүүдийн төлөөллүүд энэ дээр одоо жишээлбэл энэ шүтэн цох гэдэг юм тий. Энэ гэлд чинь одоо тухайн экосистемд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр амьтны одоо нэг тий ялгацыг одоо боловсруулж одоо цэвэрлэх үйл ажиллагаа. Бараг хоргойжүүлэх. Тий яг хоргойжүүлэх гэж бас ойлгож болохгүй л дээ. Тэрийг бол ерөөсөө боловсруулаад тэрнгээр одоо үүр хийгээд тэрэндээ өндөг авгалтайгаа тийжээдэг. Ер нь бол яг нэг ил байгаа юмыг одоо бушилж өгдөг гэсэн утгатай бас ойлгож болно. Байгалыг цэвэрлэх одоо процесс тийм ээ. За тухайлбал үе хүлтний хүрээгээд аалзны хэлбэртний анги гэж явж байна. Нилээн том ийм том одоо аалз Монголд бол байдаг. Гэхэд би бол өмнө нь харж байгаагүй юм байна. Тий, аалз бол одоо бас нэг олон зайдлын хувьд бол маш их. Одоо жишээлбэл ойролцоогоор 800 зүйл аалз одоо Монгол орны одоо хэмжээнд байгаа гэж одоо тэмдэглэгдсэн байдаг. Энэ болохоор хамгийн том одоо аалз нь бол баг орон энэ загийн шар аалз гэдэг. Энийг болохоор хүмүүс бол яг хортой энэ төр гэж үздэг хэдий чинь үндэ бол яг өөрөө нөхөр шахаад байдгүй. Зөвхөн одоо нэг янз бүрийн сэг зэмэр хоолдог учраас хүн хацсан тохиолдолд одоо бактери халдварлах тэрнээс нь бол шавхлах энэ төр гэсэн л одоо тийм үзүүлэн тэрнээс биш өөрөө харгүй. Хоёр дахь одоо энэ ямаа уус гэдэг аалз бол одоо бидний хэлсэн инженер хилэнцэд аалз гэдэг идэг шүү дээ. Тэр байгаа энэ одоо Монголд бол ойролцоогоор 4 зүйл идэг гэж бичигдсэн байдаг. За энд бол бусад орны шавжийн төлөөлөгчд гээд 3 том эрвэхэн дэлхийн одоо хамгийн том эрвэхэй гэж байна тийм ээ. Тийм энэ болохоор дэлхийн хамгийн том эрвэхэй ойролцоогоор одоо энэ далавчныхын дэлгэмэл урт гэдэг нь болохоор ингээд далавч ингээ хамгийн 2 захаар нь ингэж авч үздэг хэмжээсэлтэй. Тэр бол одоо 300 мм гэдэг чинь ойролцоогоор 30 см хүрнэ гэсэн байгаа. Одоо далавчны дэлгэмэл урт нь бол Монгол орн бол одоо нэг 480 орчим зүйл шуудтай 80 гаруй зүйл болчихсон байгаа. Тэгээд эдгээрийн дотроос ховор зүйл шууд гэдэг бараг янз бүрийн ангиллаар үзэхэд 140 50 зүйл нь ховор тооцогдтiin. Тэр дотроо нэг ховор болоод ирэхэд тэр нэг улаан номонд орсон гэтэл 31 зүйл шуудтай. Монгол улсын яг нуурын хуулиар одоо нэг ховор гэж онолсон 17 зүйлийг адил ингэж ирчдэг. Тэгээд эдгээр зүйл шуудын ховордлын шалтгаан нь юу вэ?
ямар юмнаас болж ховорж байна, цаашид энийг яаж арга хэмжээ авах вэ гэдгийг үндсэн судалгаа хийж байгаа. Тэгэхээр шувуудын амьдрал бас өөрөө нэлээд онцлогтой. Нэг хэсэг нь бол Монголд өндөрлөн цус хацуулан суурин байж байдаг, нэг хэсэг нь бол нүүдлийн шууд. Тэгээд энэ ховор шуудын дотор ихэнх нь бол нүүдлийн шууд байж байгаа. Тэгээд нүүдлийн шуудын үндсэн одоо Монгол төлж өрж байгаа нутгийн хөрс нутг нь Монгол болдог ихэнх зүйл дээр. Тэгэхээр эдгээр шуудын юунаас болж ховорж байгаа гэхийн тулд бид нар шуудын нүүдлийг судлах заавал юм эколог шаардлагатай болчихсон. Тэгээд сүүлийн 2-3 жилд бол бид нэр ерөнхийдөө бол шувууны нүүдэл судлах дээр сүүлийн орчин үеийн арга зүйг голд ашиглаж одоо энэ бол олон улсын хамтын ажиллагаа. Манай шувуу бол нэг хэсэг нь бол Энтгэд очиж, нэг хэсэг нь Солонгост очиж, нэг хэсэг нь бол баруун тийш Африк руу явж идэг. Тэгэхээр ингээд бүх олон улсуудын хоорондын хамтын ажиллагаа чухал. Тэгээд энэ сүүлийн үед бол бид нэр сансрын дамжуулагч, утасны мэдээлэл дамжуулдаг ийм аппарат техник хөрөмжүүдийг ашиглаад ийм судалгаануудыг хийж байгаа. Ховор шувуу гэдэг бол мэдээж олон улсын хэмжээнд тусдаг. Манайд бол олон улсын хэмжээнд тусдахын явдал ерсэн гэхэд 2 зүйл шувуу байдаг. Цагаан дагруу нэг нь хотон гэдэг энэ 2 зүйл байна. Энэ үзүүлэлтэнд бол хичнээн төрлийн шувуу байна. Ангилал бас нэлээд олон ангилал хийгдсэн байна тийм ээ. Хоёлаа эндээс. За ер нь бол энд бол яг Монгол орны манай шувууны одоо шинжлэх ухааны сургууль гэхэнд хамгийн одоо шинжлэх ухааны хэсэг болгохтой газар бол шинжлэх ухааны актийн биологийн хүрээлэн байдаг. Бид нэр энд Монголд 480 зүйл шувуу байгаа гэж хэлж байгаа тийм ээ. Тэрнээс одоо бид нэр энд 333 зүйлийн цуглуулга 4100-аар цуглуулгын татгалагдж байна. Жишээлбэл энэ дотор бол өндөг байна тийм ээ. Өндөг байж. Өндгийг бол бид нэр ямар цуглуулгах дээр шувуу үрийн энд бол одоо хүмүүст нэг ойлголт өгөх ямар ч шувуу яаж үрж хөгж цааш явдаг юм гэдгийг ойлголт өгөх. Жишээл жижиг шувууд бол ийм юун дээр үлдэх. Энэ өндөгний ерөнхий хэмжээ Монголоор тэр хамгийн том нь бол хум байж ах хэвээр гангар хум. Гангар хунгой өндөг хамгийн том нь. Хамгийн одоо манай тот ингээд том шувуунууд байна л да. Тэрний биднэрт одоо байгаа томхон бол энэ гангар хум. Өндөд энэ цуглуулга гэхдээ бол тэрэн дээр нь бол хаанаас хэдэн хонд яаж авсан, ямар өрсөл байсан гэдгийг заавал цуглуулга бүхэн дээрээ бичих хэвээр тэр үдний дээр байждаг. Ямар цуглуулган дээр. Тэр бид одоо энэ бол нэг хээрийн шууны маныг төлөөлөгч дагуурын ятуу гэдэг шүү. За энд бол бид энд бол ерөнхийдөө говийн, хээрийн, уулын, усны махчин шууд гэсэн ийм ерөнхий нэг ангилаар ярьчихсан. Энд бол Монгол орны говийн шуунуудын төлөөлөгч тэр цаадлын хэсэгт нь байж байна. Манай лабораторийн гол зорилго бол Монгол орны нуур цөөрмийн усны амьтан ургамлын одоо бүх судалгааг одоо тэдгэрийн тоо хэмжээ, тэгээд зүйлийн бүрэлдэхүүн, тэгээд яаж өөрчлөгдөж байгаа тэр бүх судалгаануудыг бол явуулдаг байгаа. Монгол оронд нийтдээ 78 зүйлийн загас байгаа одоогоор. Судалгааны үр дүнгээс бол одоо эдгээр усны амьтдыг амьдралд яаж ашиглаж болох вэ? Тэрний шинжлэх ухааны үндэслэлийг ямар хэмжээгээр ашиглаж болох вэ? Тэр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэр ашиглалтын хэмжээг бол одоо бид гаргаж өгдөг байгаа. Метеорологи зах судлалын лабораторийн цуглуулгын санд бол одоо Монгол орны 78 зүйл загасны 40 зүйл загасны одоо ийм хэсэг энэ коллекцүүд бол одоо байж идэг, ингээ хадгалагдаж байдаг. Энэ бол одоо Төв Азийн гадуур урсгалгүй айсав, хойд мөсөн далайн айсав, номхон далайн айсав цуглуулсан загасны цуглуулгууд бол одоо энд харагдаж байна. Загасны үзүүрийн сангаас бид нэг загасыг тухайлбал онцолж тайлбарлая тийм ээ үзэгчтэй. Энэ тухайлбал яг ямар төрлийн загас юм бэ? За энэ бол одоо Монгол хадран гэдэг загас байна. Энэ бол одоо баруун Монголын нууруудад гадуур шүрсүүлгүй, Төв Азийн гадуур шүрсүүлгүй айсавын нууруудад байдаг. Одоо Монгол орны эндемик загаснууд бол одоо энд байна. Энэ бол Монгол ер нь хамгийн түгээмэл гэдэг нь яг ямар загас вэ? Эндээс одоо дурдвал. Монгол оронд түгээмэл байдаг загаснууд гэвэл одоо жижигхэн хэмжээтэй те томордог одоо жишээ нь сахал дэрэлж те одоо варлан тэр загаснууд бол маш түгээмэл байдаг гэсэн хэдий ч одоо Монгол хүмүүсийн ойлголт бол одоо энэ загаснууд бол жижиг жарахаанууд гэж тэд нэрийг нэрлэдэг. Тийм тэд нар бол бие гүйтсэн загаснууд өөрсдөө. Хамгийн том нь ямар загас вэ? Монгол оронд хамгийн том загас бол одоо юу байгаа? Авраг загас гэдэг ирүүд баригдажсэн гэсэн судалгаа одоо онон голоос баригдажсэн гэсэн судалгааны материал байдаг. Одоогоор бол хамгийн том загас бол одоо тул загас байна. Манайх бол нийтдээ 20 том жижиг нийлсэн 24 шиг аквариум байна. Энд нийт 5 зүйл загсыг үржүүлж байгаа. Энэ аквариумын загсыг үржүүлэх ач холбогдол нь бол манай улсын их сургуулиудад бол гидр биологи загас судлалаар тэр тусмаа гидр биологоор бол мэрэгчлэн бэлтгэх тал дээр маш ховор байдаг. Бид нар анхны биологч судлаач, биологч ургамал амьтан судлаач болж ирээд гидр биологийн судалгааны анхны тэр юуг ааг бол энэ аквариум дээрээс бол суралцдаг байгаа. Энэ аквариумыг одоо ингээд анх харахад бол
Энд одоо бид нар ургамал, амтэн, чулуу гэдэг энэ бүх юмыг одоо нуурын нэгэн хэсэг одоо тогтоол голын нэгэн хэсэг гэж авч үзээд энэ дотор бол бид нар жижигхэн хөөгч амтэн нэг эстэн олон эстнийг бол энэ дотор судалж бодож болдог. Мөн энд ургамал байна. Мөн төрсөө шахдаг энэ гурам загсныг бол төрсөө шахсныхан дараа тэр төрс босох хоног мөн төрсийн хэрхэн ямар дараалалаар агуулдай жарамгай шатыг давж өнгөрдөг тэрийг нь бид нүдэрээ харж судалдаг байгаа. Тэгсний дараа бид нар нуур гол руу явж судалгаагаа хийх анхны тэр гараагаа эхлүүлдэг байгаа. Манай салбар маань Монгол орны ургамлын аймаг ургамлжил энэ судалгааг бол одоо олон талаас нь судалгаа хийж байгаа. Тухайлбал одоо Монгол оронд бүртгэгдсэн нийт ургамлын аймгийн зүйлийн бүрдэл, олон янз байдал, тэдгээрийн наригдсан судалгаануудыг чиглэлээр нь бид судалгаа хийж байгаа. Дээрх судалгааны үр дүнгээс одоо тухайлбал хэлэх юм бол одоо хамгийн сүүлийн үед гарч байгаа томоохон бүтээлүүд зураг бүтээл байгаа. Өөрөөр хэлбэл Монголын ургамлын аймаг гэсэн 20 дэвтэр зураг бүтээлийг бид нар олон жилийн хугацаанд бичиж байгаас одоо 1-4 дэвтэр болоодгоо хэвлэгдэн гарсан байгаа. Монгол орны ойг эдгүүрэн судлах ажил бол 1970-аад оноос Монгол Оросын хамтарсан биологи эдгүүрэн экспедиц зэрэгсэн. Тэр үед ботаник өрөөлөнгийн геоботаник энэ лаборатори ажууд геоботаник ой судлалын секторыг анх 74 онд байгуулагдж байсан юм а. Энэ хугацаанд бол 30 жилийн хугацаанд бол 25 ном бүтээл, нэгэн сэдвт томоохон ном бүтээл гаргаж 450 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, олон зуун 10 стандарт зөвлөм зааврыг бол үйлдвэр шилжүүлээд байгаа юм а. За судалгааны нэг гол ач холбогдол бол бидний гаргасан сүүлийн бүтээлүүдийн нэгийг дурдъя. Энэ бол бидний 30 гаруй жилийн хөдөлмөрөөр шингэсэн ойн Монгол орны ойн таксацийн лавлах гэж. Энэ бол Монгол орны ой бол бусад газрын ойгоос л эрс ялгаатай буюу Сибирийн өмнөд захын ой. Түүгээр зохисгүй Монгол оронд дэлхийд хосгүй, Монгол оронд ганцхан дэлхийд бараг байдгүй тайгж ой гэж байдгийн төв хангаа ой маань. Энд бол тохирсон хүснэг тахирмаг ер нь стандарт гэж байдгүй. Энд бол тэр Монгол орны тэр өмнөд одоо Сибирийн өмнөд захын эмзэг ой бүх стандарт тохирсон хүснэгт лавлах материал тохирсон. Энийг бол одоо манай ойн аж ахуйн үйлдвэрлэлд бол шууд авч ашиглаж өөрсдийнхөө ойн нөөцийг болон одоо өсөлтийг энийг ашиглаж одоо байгаль орчны байгууллагууд ойн байгууллагууд ажиллах ёстой. Энэ бол одоо Монгол орны шинсээ бол ямархуу онцлогтой, ямархуу бүслүүд зүрт яаж ургадгийг, нөхөн сэргэлт нь ямар байдгийг, огтчглаар яаж нөхөн сэргдгийг, төмөр чадчглаар яаж нөхөн сэргдгийг гэдэг талаар шинжлэх ухааны үндэслэл зүй тогтоог гаргасан учраас энийг л бид нар үйлдвэрлэлдээ бидний энийг авч ашиглаасай. Газар болон өөр журам заавар стандартаар явах ёстой шүү. Тэрнээс энд нь хинтийн нуруунд та нар нэг га тичнэ жихэг мод тэр хангаан нуруунд бас адилхан тооных биш өөр одоо агр технологиор тарих ёстой, явах ёстой гэдэг ийм л юмыг бид нэр хэлээд байгаа. Ургамлын эколог, ургамлын нөөцийн лабораторийн бас нэг үндсэн үйл ажиллагааны нэг нь энэ ургамлын зураглал хийх юм судалгааны чиглэл байдаг. Тэгэхээр энэ зургандаа болохоор Монгол орны нийт хэмжээнд ургамлын нөмөрг нь ямар байдаг вэ? Тэдгэрийг ангилаад ингээд хийсэн юм зураг байж байгаа. За тэгээ сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт малын тоо толгой нэмэгдэжээ. Дээр нь хүний одоо шууд болон шууд бүс үйл ажиллагаа маш их ургамл нөмөр бол өөрчлөгдөж байгаа тийм. Тэгэхээр бидний хийж байгаа судалгаа болохоор үндсэн ийм одоо энэ гарцын зураг маань бийж энэ ургамл нөмөргийн ургамлын нөмөргийн жилийн 4 үйлрэлт хадгалагдах байдал, түүний одоо ургацын хэмжээ, шатамхай байдлыг үндэслээд Монгол орны хэмжээнд ой болон хээрийн, төмрийн, аюулын зэргийн зургийг зохиосон байж байгаа. За энэ зургийг одоо онцгой байдлын газар болон орон аймаг, сум орон нутагт бол энийг ашиглаад төмрөөс үрчилсэн сэргийлэхэд бол ашиглаж байна. За дараагийн зураг нь бол энэ Монгол орны бэлчээр им хадлангийн зураг байж байгаа. Энэ бол 1981 онд сансрын болон газрын мэдээлэл ашиглаад зохиогдсон. Энэ бол үндсэн юм суур зураг байж байгаа. Тэгэд энэ зургийг
манай лаборатори тоо хэлбэрт оруулаад 18 аймгаараа бол ингээд шинжилж гаргасан байна. За тэгээд ингээд 18 аймгаараа гаргацсан байж гэн. За тэгэд энэ зургийн маань давуу тал нь юу гэхээр биднээс бэлчээрийнхаа хэв шинжийг гаргасан. Дээр нь улирлын ашиглагдах байдал, тухайн бэлчээрийн улирлын ашиглагдах байдал, 5 хошуу малын ямар малд илүү тохиромжтой байх уу? Дээр нь одоо энэ бэлчээрийн зуны дээд ургац нь ямар байдгийг, эндээсээ үүдээд одоо тэжээлийн нөөц килограмм гаагаараа ямар байна. Тэгээд энэ талбайнуудыг нь бодоод гаргацсан. За тэгэхээр энэ зураг маань болохоор одоо аймаг орон нутагт бэлчээрийн менежментийг зүйцэх ёстой явуулах, газрын төлөвлөлтийг хийхэд бол их ач холбогдолтой байж байгаа. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн уран судлалын салбарт гербарын сан хөмрөгт болохоор одоо 120 гаруй мянган хуудас гуурт дэд ургамлын цуглуулга, 10 гаруй мянган хуудас хагийн сан, 20 гаруй мянган хуудас хөвдийн сан цуглуулгатай байдаг. Үүнээс гадна замг мөгийн сан хөмрөг гэж бас байгаа. Манай сан хөмрөгт болохоор ер нь бол 1874 оноос өдгөө хүртэлх цуглуулгууд бол хадгалагдаж байдаг. Энэ болохоор дэлхийд болон Төв Азида нэртэй дэлхийд дунд зэрэглийн ургамлын сан гэж бүртгэгдсэн байдаг. За манай сан хөмрөгийг гол бүрдүүлжсэн судлаачид болохоор одоо ихэнх үедээ болохоор Оросын болоо зөвлөлтийн эрдэмтэд жуулчид эхлээд сан хөмрөгийг нь бол эхлээд бүрдүүлсэн байж байгаа. Хувьсгалаас хойш одоо 1921 оноос хойш гэсэн үг шүү дээ. Тэр үеэс хойш бол одоо зөвлөлтийн эрдэмтэд 40-од оноос хойш болохоор одоо Монголын үндэсний эрдэмтэн судлаачид бол сан хөмрөг бүрдүүлэх судалгаанд бол гарсан байдаг. Ургамлын энэ хатамлыг бид нэр ингээд цуглуулж судалснаар манай улсад ер нь ямар ач холбогдолтой үр дүнгууд гардаг вэ? Судалгаа хайгуулын үндсэн дээр бол одоо Монголд 134 овгийн 3168 зөөл ургамлыг бол бүртгэгдсэн байж байгаа. Монгол улс бол Төв Азийн одоо гол улс болдгийн хувьд бол манай Монголын ургамал бол маш их одоо экологийн хувьд, экосистемийн хувьд бол маш өвөрмөц одоо бүрдэлтэй байдаг л да. Бидний урд бол ортууз гэдэг ургамал байна. Энэ ургамлыг юунд ашигладаг вэ? За бидний урд группийн ортууз гэдэг ургамал харагдаж байна. Группийн ортуузыг Өлзий утаг актив 1974 онд бол шинжлэх ухааны шинээр нэмж бүртгэгдсэн байж байгаа. Судалгаа шинжилгээгээ гүнзгийрүүлж явсны дунд 1980-ад онд группийн ортууз ургамал нь бие даасан шинжлэх ухаанд шин төрөл юм аа. Хөөндий гэдэг шин төрөл юм аа гэж тогтоогоод группийн хөөндий гэж шинжлэх ухааны шинээр нэршил оруулсан байж байгаа. Энэ үнэтэй байна. Дараагийн нэвтрүүлгээрээ бид мөн шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн биотехнологийн салбарын тухай хүргэх болно.